Танил хүн нэвтрүүлгийн уран бүтээлчид бид энэ дугаартаа нэгэн онцгой хүнийг өрсөн юм. Тэрээр Монголын нэрт яруу найрагч, сэтгүүлч, улс төрч, эрдэмтэн юм. Түүний зохиосон олон сайхан шүлэг дууг нь монголчууд бид сайн мэднэ. Энэ хүн бол хийж бүтээсэн зүйлээрээ бидний танил хүн болсон Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Үржингийн Хүрлбаатар юм аа. За, сайхан зусж гинөө. Сайхан зусж гинөө. Сайхан. За, ажил өндөр үсттэй. Ажиллагаагаа яг 100-ны хуваарьт орцсон л явж байна шүү дээ. Саяхан бас Филиппин руу олон улсын зохиогчийн эрхийг хамгаалах тийм хурал болсон тийм ээ. Зохиогчийн эрхийн тухай хуулийн энд төлөөлөгчөөр оролцоод ирсэн гэж сонсч ирсэн. Тэгсэн сая яваад ирсэн. Филиппин дээрээс би очиж үзээгүй байсан. Тэр чинь 7101 арлын орн гэж сонсч ирсэн болохоос ш тэр Манила дээр шал алтартай шүү дээ тийм ээ. Тэгээс очиод ирсэн. Сая сайхан л байна. Тэр Сисак гэдэг олон улсын зохиогчийн эрхийн олон улсын том байгууллага байна. Тэр үний Аз намхан бүсийн хурал болоод тэр хурлаар оролцоод ирлээ. Тэгээд их сонирхолтой нь бол хэд хоногийн өмнө тэр бүсийн дарга Бенжамин дарга одоо оюуны өмчийн газар Москвад манай хоёрын урилгаар Монголд ирээ явсан. Тэгээд их сайхан сэтгэлдээ очсон байна. Тэгээд сая энэ бүсийн хурал бүр Монголын тухай, Москвын тухай, зохиогчийн эрхийн байгууллагын тухай өөрөө илтгэл тавиад дэмжих тогтоол гаргаад их л том олцтол ирлээ шүү дээ тийм. Бид нар сая очиход л тэр нөгөө авиасгаас гэдэг нөгөө Филиппиний хамтлаг төрүүлсэн. Манай хөсгөтөн 2 дугаар байранд орсон. Тэр аяараа л одоо хөсгөтний тухай ярьж байна. Гайхамшигт одоо Монголд очиж үзэх юмсан тэр их байгаль тэр юм харах юмсан тэр хүмүүс шингэсэн тэр хоёрын ухааныг одоо задлж харах юмсан бодтойгоор харах юмсан гэсэн улсууд. Би үнэхээр бахархаж байсан. Тэгэхээр Монголын агуу их том оюун ухаан байна, тийм ээ. Энэ оюун ухааныг л одоо олон улсын тэр ямар жишг байд, ямар стандарт байдгийг тэр хэмжээнд гаргаж тавих юм бол ерөөсөө л олон улсын хэмжээнд манай уран бүтээлчд бол хүнзэнтэй болох юм байна. Тэгэхээр та Дэлхийн хайкугийн холбооны гишүүн, бас Монголын хайкугийн холбооны ерөнхийлөгч хүн тий. Тэгэхээр ер нь хайку гэж яг юу юм бэ? Хайку гэдэг нь 3 бүшүүлгээр нэрлсэн ийм шүлгийн хэлбэр маш сонирхолтой. Энд одоо бол зөвхөн Японы яруу найргийн нэг төрөл биш үр дэлхийд тарчлаа л да. Манай монголч их сая хөвчдөг юм шүү дээ. Маш их чинь тий. Тэгэхээр бол энэ их онцлогтой хэдийгээр 3 мөрт гэж байгаа боловч манай монголч 3 мөрт байна шүү дээ тийм ээ. Манай ертөнцийн 3 гэдэг агуу их оюуны айсав байна манайх ч мундаг шүү дээ. Гэтэл эдний юу нь бол их сони юм. 3 мөртлөн хэрэг дээрээ 17% шүлэг юм. 3 мөрийн 1-р мөр нь 5 үетэй, 2-р үеийн 7, 3-р үеийн 5 үетэй. Нийт 17 үед шүлэг байна шүү дээ. Тэгэхээр энэ хэлбэр захирагдаж биш гэдэг ийм шүлэг. Гэхдээ сэдв нь бол голдуу байгалийн ч байдаг юм уу тийм ээ. За үнэн чанартай энэ бол нэг талаас ингээд хэлбэрийн хувьд ингээд хайрцаглагдсан загварт орцсон юм шиг мөртлөн агуулгын хувьд хязгааргүй. Хязгааргүй хязгаартаа зайн орон зайн бичнэ гэдэг сонирн байна шүү дээ. Тэгээд үндсэндээ бол тийм мэдрэмжийн одоо нэг агшныг зургалсан зөвхөн нэг агшин тийм ээ. Ийм их сонин сэтгэлгээний ийм шүлэг байгаа. Тэгээ манайх маш их үчдэг юм аа. Тэгээ одоо ямар ч байсан хайкугийн холбоо байгуулагчлаа Дэлхийн хайкугийн холбоотой ийм холбоотой байна. 12 оноос хойш одоо би Дэлхийн хайкугийн холбоонд гишүүнчлэлээр ороод 11 онд орсон. Дэлхийн хайкугийн холбооны гишүүнийг 90 хүн байгаад байсан юм. Тэгээ сая бол өргөжөөд 100 гаруй болчлоо. Тэгэхээр бүр ингээд л дэрхий тардсан. Одоо энэ намын мэдээлэл энэ бүх юм бол зөвхөн энэ нэг 4 уулын хүрээнд биш. Дэлхийд гараа явчихж штэ. Тэгээ тэр талаасаа сони юм те. Тэгээ сая бол ингээд тэр Дэлхийн хайкугийн холбооны ерөнхийлөгч ирээ явсан. Тэгээ очиод бол өөрөө ингээд Японы хэвлэл сонин дээр бол Монголын хайкугийн тухай холбооны тухайг сайхан бичсэн байна. Та Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн оюуны бүтээлийг хамгаалах Маскап гэсэн энэ байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Тэгэхээр Монголын уран бүтээлчдийг одоо эрхийг хамгаалах энэ тал дээр Маскап юу ямар ажлууд хийгдэж байгаа вэ? Тэгээ энэ бол их онцгой сэдв болчиход байна.
хууль нь байдаг. Хэрэгжүүлэх байгууллагууд нь байж байдаг. Уран бүтээлч нь ямаа хийгээ яваад байдаг. Гэтэл зохиогчийн эрх зөрчигдсөн хэвээрэл байна. Тэгэхээр тэр хуулинд одоо үндсэндээ бол оюуны өмчийн газар төрийн байгууллагыг төлөөлж энэ зохиогчийн эрхийг хамгаалах үүрэгтэй хуулиараа мөн одоо хамтын удирдлагын байгууллага юу одоо энэ уран бүтээлчдийн өөрсдийн байгуулсан энэ зохиогчийн эрхийг хамгаалах төрөлдсөн байгууллагууд оюуны өмчийн газартай хамтарч тэр хуулийн хүрээнд бас хамгаалах юм эрхтэй. Тэгээд тэрүүний хамгийн одоо хүчрэх зүйл нь бол энэ хамтын удирдлагын байгууллага өөрөө байгаа юм л да. Би энэ ажлыг одоо нэг жил арай болоогүй явж байна. Тэгээд одоо л ажил яг л одоо тэр нэг юу гэдэг юм бэ? Нэг мөн чанарын нэг таниад за энэ дээр бид нар алдаад байсан юм байна. Энэ дээр одоо энэ чиглэлээр илүүдэлгүй явах юм байна гэсэн энэ чиглэлээр явж байна. Бидний гол алдаж ирсэн зүйлүүдийн нэг нь ер нь олон улсын байгууллагын төвшөнд тэдэртэй яг шууд харилцаатай ингэж ажиллаагүй нас нэг томалтай байсан юм шиг байна. Тухайд бол Монгол улсын нутаг дэвсгэрт дуулагдж байгаа энэ гадаад энэ дуунууд байна шүү дээ. Эдгээр одоо эзэнгүй юм шиг байгаа үстэй. Тий. Гэтэл хэрэг дээрээ бол яг нэг олон улсын СССР-ийн гишүүн байгууллагын хувьд Москап энэ гадны дуунуудын зохиогч эрхийг хамгаалах үүрэгтэй. Нөгөө талаас СССР-ийн гишүүн орнууд бол Монгол дууг гадаад дуулгаж байгаа Монгол дууны зохиогчийн эрхийг хамгаалах ийм үүрэгтэй байхгүй юу. Энийг хэрэгжүүлэхийн төлөө одоо бид нар явж байна штэ. Тэгээ сая бол бидний урилгаар тэр Азам гонлоо үсгийн хорооны дарга Бенжамин дарга ирж манай оюуны өмчийн газрынхантай уулзсан, манай Москвын удирдах зөвлөлийнхэнтэй уулзсан. Тэгээ их ойр дотно байгаа. Тэгээ олон улсын хүрээнд зай хэд хэдэн уралд бид нар оролцлоо. Одоо л нэг зүг чиг нь харагдаж нэг хонглын үзүүрт гэрэл харагдана гэдэг шиг байна. За дотоодод бол монголчууд өөрийнхөө ямиг эрх хүчний зохион байгуулж зохицуулж юм бас боломж бидэнд байгаа юм тийм ээ. Гадны одоо жишээлбэл тэр одоо Селин Дионы дууг Монголд ингээл тавилаа гэхэд Селин Дион манахаас ирэл оюуны өмч гэл нэххүү гэдэг ийм асуудал бас байгаа яригадаад ах юм. Энэ юу нь ямар учиртай? Тэр яг уран бүтээлч нь өөрөөсөө явахгүй л да. Яг энэ төлөөллийн байгууллагын хамтын удирдлагын байгууллага СССР-ийн чиглэлээр зохиогч эрх хамгаалаа явна. Тэгвэл саяын хэлдэг жишээ бол бас бидний нэг төөргөдөж байгаа зүйлийн нэг баг. Тэр дуучин хүний дуулж байгаа дуун тустай юм. Тэр одоо манайхаар бол тэр дуу бичлэгийн үндэсний төвийн хамгаалах зүйл. Бидний хувьд бол зөвхөн зохиогчийн тэр зохиосон бүтээл зохиосон хүний эрхийг хамгаалдаг байгууллага. Тэгэхээр гадны хүн бай манай дуучч тэр дуучтай яриад байдаг байхгүй юу? Одоо манай холоо тэгж штэ дуучтаар нь л одоо дууг нь овглоо мэддэг явчтай гэдэл цаана энийг хин зохиосон за хөгжмийн зохиолчдын нэг бүр дүр мэдж байгаа юм. Яруу найрагчтай бол байхгүй шүү дээ. Тийм ээ. Энийг л одоо бид нар ярьж байгаа. Гэтэл хуулийн дээрээ жишээлбэл дуу дуулж байгаа уран бүтээлч бол дуулах тохиолдол болгондоо одоо автор инэрлж явах хэрэгтэй. Хуулийн дээр тэг байж байгаа байхгүй. Тэрийг мэддэг ч юм уу мэддэггүй ч юм уу. Тэр байтгаа одоо бас нийт тийм гараад байна шүү дээ. Нэг дуу дуулахын төлөө зөвшөөрлийг өмнө дуулсан дуучнаас очиад дараагийн дуучин авчин гэж байгаа байхгүй. Зохиогчийн эрхийг. Энэ юусоо болохгүй. Тэр дуучин болвол тэр бүтээлийг одоо дамжуулж байгаа ийм л хүн болохоос зохиогчийн эрхийг эдлэхгүй байхгүй юу. Тэгэхээр тэр хүн тэр дуучнаас гадна тэрийг зохиосон яруу найрагч хөгжмийн зохиолчдоос зөвшөөрөл авах хэрэгтэй. Энийг л зохицуулах хууль нь бол одоо бидний ажил юм. Тэгэхээр энэ бол хоорондоо нэг тийм зүгээр үл ойлголцох ингээ яваад ирээд хэвшчихсэн ийм зүйлээс л ингээд байгаа болох ш зориу тэгээд байгаа чинь бас байхгүй. Тэгэхээр бол ойлгох хэрэгтэй. Ийм юм шүү. Одоо магадгүй одоо сүүлийн үеийн дуугчид бол дууга худалдаж аваад байгаа шүү дээ. Одоо танаас жишээлбэл та нэг дууны үг бичээд өгөөч ээ. Хэдэн төгрөгөөр бичээд өгөөч ээ. Хөгжмийн зохиолчдоор очиад та нэг энэ дуун шүлгэнд ая хийгээд өгөөч ээ гэдэг нэг одоо мөнгөний хөлсийн төлөөд гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ тэр дуучны өөрийн эзэмшлэн юм болохгүй юу? Үгүй юм аа. Одоо харин тэгж андуураад байгаа. Одоо дууч томоохон дуучд бол юу гэж энэ зохиогч эрх юм ярихаа юу гэж хэлж байгаа нөхрөө би одоо хамаг мөнгөнд гаргаад би өөрөө захиалаад клипний мөнгө тийм мөнгө гаргаад би ингээд туулсан чи миний юм хэлж байгаа байхгүй юу. Тэр байтгаа дуучд бол нэг CD гаргаад CD-н дээрээ бол зохиогч эрхийг үл хамгаална гэж бичсэн шүү дээ. Энэ бол нэг төөрөлдөд байгаа юм маань яг энэ. Үнэн чанартай бол хөгжмийн зохиолч яруу найрагч хоёр
огт мөнгө гаргахгүй байсан ч гэсэн зохиогч ирэх хэдэлнэ. Зохиогчийн ирэх ямар тохиолдолд шилжих вэ гэхээр бүр гэрээ хилцэл хийгээд тийм ээ. Тэгээд одоо оюуны өмчийн газраар баталгаажуулаад Москваар баталгаажуулаад ингээд ингээд бүр шилжүүл одоо болно. Түүнээс хэд 3 төгрөг найзантай тал мөрөн дээр алгадж байгаад ингэж байгаа энэ бол тэрээс болохгүй дээ. Тэгээ одоо бол бүх юм ингээ яг хуулийн дагуу явахын тулд гэрэжүүлж гэрээ хийх хэрэгтэй. Тэгэхээр нэг гэрээтэй болчих шүү дээ. Тийм нэг гэрээтэй болохгүй болохоор эсвэл хөгжмийн зохиолч нь очиод нэг хүнд одоо бэлгэлдэг ч юм уу яадаг ч юм. Ингээд энэ хоорондоо авцалдахгүй яваад байгаа. Тийм учраас нэг гэрээтэй болно. Энэ гэрээн дээр түшгэлээд дуучтайгаа гэрээ хийх хэрэгтэй. Тэгэхээр дуучтайгаа хэрэг шиг хамгаалж байгаа байхгүй. Хөөрхийн нэг баахан өрөнгө мөнгө зараад юу яачдаг нэг дуу ягаад нэг сайхан хийд болж итэл баахан хүн зэрэгцээ дуулцдаг. Тэгэхээр бол зөвхөн дээр гэрээ хийсэн дууч нь дуулах надаа. Тэгэхээр гэрээ хийгээгүй дууч бол нийт дуулах хэрэггүй байх надаа. Эн чинь бол эргээд нөгөө дуучтай хамгаалж байгаа байхгүй юу? Энэ чинь өмч гэж үзээд байна шүү дээ. Оюуны өмч. Өмч юм бол өөрийн өртөгтэй байд юм байгаа шүү дээ. Тэрийг захиран зарцуулах эрх нь байд юм байгаа шүү дээ. Тэр нөгөө өмчлөгч хүнд нь холбоотой юм байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг тэр оюуны өмч гэдэг тэр зарчмаараа явах юм бол зүуд нийцнэ. За тийм байна. Тэгээ өвшөө дээрээс нь одоо энэ тухайлбал одоо урлагийн сургуулиуд энэ ая хөгжмийг хэрэгжилж л байгаа. За магадгүй энэ караокены газрууд бас байна те дуу одоо хүмүүс чөлөөтэй дуулж байна. За ингээл ямар нэгэн байгууллагуудын одоо нөгөө нэг арга хэмжээнүүд дээр хүмүүс чөлөөтэй дуулж байна. Хошин шогийнхан дуулж байна. Энэ бүхэн дээр ямар арга хэмжээ вэ? Тэгээ нэг дуучин бол телевизээр ярьж шít. Гэхдээ ер нь тэгэл ардын дууд бол амар юм дөө. Одоо нэг зохиогч тий одоо нэг юм байхгүй гэсэн ойлголтоор тийм биш байхгүй бүгд эзэнтэй. Бүгд эзэнтэй. Ардын дуу гэдэг эзэнгүү тэр байтгаа одоо нөгөө өмчлөх хэрэг нь бас хуулийн хугацаатай шүү дээ. Хугацаа хэдэрсэн бол бас ингээд олон нийтийн ардын өмч болчихж байгаа байхгүй. Энэ бол эргээд төрийн өмчл гэсэн ойлголт. Энийг төр хамгаалж явах хэрэгтэй. Тийм ээ. Түүнээс биш за ингээд юу гэдэг яг хуулиараа бол би уран бүтээлч хүн бол одоо амьд сэрүүн байх хугацаанд бол зохиогчийн эрх онцгой эрхөөр хэдэлнэ. Хуулиараа. Тэгээд нас барснаас хойш тий 50 жил гэдэг чинь 50 жилээс хойш яхаа бараг 100 жил болох нь явж байгаа да. 50 жилээс хойш тэгээд ингээд олон нийтийн ард намны өмч болчихж шít. Тэгээд эзэнгүү болох юм. Тэрийг одоо шил аядангийн өөрчилж болох нь байна, үг мөгийг өөрчилж болох нь байна. Тэндээс нь санаа аваад юу хийж болох нь тийм ойлголт байхгүй. Яг гэвэл тэр нь төрийн өмч болж л одоо төрийн хамгаалтанд орж явах хэрэгтэй. Тий. Гэтэл харамсалтай манайх хууль юм байгаа боловч шиг яг тийм бүтц байхгүй үнэхээр. Одоо тэр соёл боловсролын яамны нэг бүтц байдаг ч юм уу. Ямар нэгэн байдлаар тийм одоо хүртэл байхгүй юм да. Тэгэхээр чин нэрэл эзэнгүй харагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх орон зайг бол өдөр нөхнө. Өөрөөр хэлбэл энэ бүхний цаана яг язгуурснаа юу юм бэ гэхээр ер нь хүний оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бий болсон энэ уран бүтээлийг уран бүтээл гэж үзэж байгаа юм болоо тэрийг хамгаалтанд авах. Үгүйтэй тэр үний мөн чанарыг алдагдуулахгүй гэсэн юм санаа явж байгаа шүү дээ. Хавар өвөл намар 100 гэсэн юм дөрвөн улирал байна. Энэ бол таны бас нэгэн хайку шүлэг тийм ээ. Тэгээд хандаа ингээ хатцыг сонио харагдчихсан юм байна. Тэгээд нэг хайкугийн холбоо дөрвөн би ярьсан хайкугийн холбооны нэг одоо олон улсын уралдаан бол энэ дөрвөн улирлын шүлгүүд байх юм. Тэгээд одоо хаврын мэдээ зарлцсан дотроо хөргөн сэдвтэй яргуу нүдлэх цагаар гээд. Тэгээд зуны зарлагт бас нэг дэд сэдв өгөөд ингээ тооруулаад байх юм бол дөрвөн улирлын ийм шүлгүүд бий болох юм байна. Ер нь хайкугийн шүлгийн анхны үүсэл, анхны бас нэг том мөн чанар нь бол байгалийн тухай шүлгүүд юм. Байгалийн тухай шүлгүүд. Тэгээд тийм учраас тэр үнтэй бас нийцсэн. Тэгэхээр манай дөрвөн улирлыг бол одоо олон улсад дөрвөн улирлын улсууд зөндөө байна шүү дээ. Тэгээд энд л одоо түгээж байгаа. Бидний заад зорилго бол үндсэндээ өөрийнхөө их орн энэ онгон байгаль, энэ оюун сэтгэлгээ Монгол хүн гэдгээрээ бахархчил байгаа хэлбэр шүү дээ энэ тий.
Тэгэхээр та түрүү хэллээ штэ би дууны 400 гаруй шүлэг бичсэн гэдгсэн маа тий бүгдээрээс их сайхан дуунууд болсон. Тэгэхээр ер нь дууны шүлгийг та хэдийнээс бичв? Анхны дууны шүлэг ямар дууны шүлэг байваа? Ямар дуу байв? Хамгийн анхны дуу бол Ботхон тишээ гэж уран чимэг гэдэг хүний зохиосон юм хөөрхөн хүүхдийн дуу байдаг. Нийтэд одоо хөрсөн дуу бол Балхачуу Витрийн зохиосон Чамаагаа оллоо гэдэг дуу Эрдэнэ цэцгийн дуулсан. Тэр бол одоо Балхачуу хөгжмийн зохиолчтой гэсэн хамгийн анхны дуу да. Балхаа хэдүүнэ хэвлэлийн байгууллал дээр юу гэж хэлээд хөдөө 100 гаруй дуу зохиосон гэж зөвхөн битэрийн дуу. Их олон дуу хийсэн байна да. Тэ. Ер нь дууны уран бүтээлийн хувьд бол яруу найрагчныг хорхигддаг юм да. Тэгээ одоо сар шиг холын нутаг гэдэг тэр дуу бол нэлээд сүүлд нь одоо яруу найрагчны Хөрлөбаатар гэдэг хүн гэдгийг одоо мэдсэн шүү дээ. Түүнээс өмнө одоо гадаадд амьдардаг нэг 20 метртэй залуугийн шүлэг гинлээ тэргээл янзаар явдаг байсан. Тэг чи одоо миний хажууд нөгөө дуугч хүмүүс дуулж явт би дотроо дуулж нэгэл баярлал өнгөрдөг болохоос чинь миний дуу шүү дээ л очоо хэлэхтэй юм байхгүй юм да тийм ээ. Би яг ер нь бол заавал гэж хэлэх албатай ч юм уугүй ч юм уу. Уг нь хуулиар бол хэлэх л ёстой. Одоо бол харин би хэлж явах ёстой гэдэг юм лу энэ ажил авсан хойш ингээд одоо бас хэлдэг болчиход байгаа юм. Өмнө нь бол яг бас нэг өөрийн хувийн дараа зам тааш холбоотой байж магадгүй тэгээ сонсоол өнгөрчдөг байсан да. Ер нь яруу найрагчид зохиолчид ер нь захиалгын уран бүтээл хэр хийдэг вэ? Бас хийх юм да. Тэр захиалгын гэх юм уу юу ч гэх юм аав ээжтэй ч хүн одоо ингээл ийм бүтээл хэмрэгэл ороод ирдэг байгуулгын ч ороод ирдэг. Тэрийг хараад одоо сэтгэлд нийцсэн байвал хийн. Сэтгэл нийцэх юмс байдаг нь штэ. Тэгэхээр за би одоо зам муутай байна ч гэдэг юм уу. Тэгсгээл нэг орхичдаг юмнууд зөндөө бий. Тэгэхээр тэр захиалга гэж байгаа тэр зүйл бол миний зүрх сэтгэлд дотнд зүрх сэтгэлийн маань үг болж чадчихвэл одоо болно. Жишээлбэл санаар боддоо нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн тусгай чуулган гэж зарлаад. Тэгээд дэлхийд дахинд бол энэ хүүхдийн асуудлаар хэлцэх тусгай чуулган зориулсан дууны уралдаанд зарласан байсан. Тэгээд Монголоос Балхачуу Витрийн дуу явсан өөр улсуудын явсан би мэдэхгүй. Тэгсэн чинь шалгараад нөгөө нүүбийн тэр тусгай чуулган дээр дуулагдах 20 хэдэн дуунд манад үлдсэн байсан. Тэгээд ариуна маань очиж Нью-Йоркт тэр хүүхдийн сангийн тусгай чуулган болоход нүүбийн чуулган шүү дээ ургам. Тэнд очиж дуулсан штэ. Тий. Тэгээд сүүлд нэг ариунагийн маань нэг хэвлэлийн баг хурал дээр тоглолтын хэвлэлийн баг хурал дээр нүүбийн суурин төлөөлөгч хүн хэлэхдээ энэ дуу бол нүүбийн байранд өглөө болгон ихшилдэг юм шүү дээ гэж ингэж хэлж байсан. Тэгээд тэр дотроо манай дуу бас төрүүлсэн юм шиг байгаа юм. Тэгээд нэг чуулганаас хойш нэг лавны 2-3 жил бол нэгдсэн үндэсний байгууллагад манай дуу бол өглөө болгон ихшилж яасан гэдэг нь тодорхой болсон. Тэгээд бидэнд бас захиан махаа ирсэн байдаг л да. Тэгээд энэ дуу гайхшигтай дуу бол ойрлоо гэж. Тэгээд ингээ бодоход тэр чинь бол нэг талаасаа захиалган дуу. Нөгөө талаасаа би өөрөө одоо багш сэтгүүлч хүн, хүүхдтэй ойрхон хүн, одоо эцэг эхээс аруулаа өссөн юм хүн энд ойрхон сэтг байгаа юмстай. Тийм учраас тэр нарны хаан хүүхдүүд гэдэг тэр хүүхд гэдэг чинь өөрөө энэ муу дэлхийн орчлон хүмүүн заяа төдийгүй нарын хүртэл иргэшээж байдаг, хаанчилж байдаг агуу ирээдүй юм шүү дээ л гэж бодоод бичиж штэ тийм. Дууны шүлэг бичнэ гэдэг бол яруу найрагч болгон бас бичээд байдаг зүйл биш.
Яагаад бол дуу гэдэг чинь өөрөө яруу найргийн би бол ингэж хэлэх дуртай. Дуу бол яруу найргийн одоо өрмөн юм а гэж. Сүүний өрмөн дээр юм байдаг. Дууны өрмөн одоо дороон байдаг. Өөрөөр хэлбэл гурван бадаг дууны төгсгөлийн бадагд би хамаг санаагаа хурааж хийдэг. Тэгээ дуу бол одоо яруу найргийн өрөм тийм үү дээж болсон ийм бүтээл юм аа. Ингэж ойлгоо бичвэл жоохон сүрднээд янз тий. Түүнээс ингэж хилээтэй болоод хэтгүүд арчлаа бие бичиг гэж арай зүрхлэхгүй байх л да. Тэгэхээр энэ үний тэр мөн чанарын сайн ойлгох хэрэгтэй. Сайн дуу бол их энгийн байдаг байхгүй. Харахад шилээ элэг зүрхнээс уяатай инкрим Монгол орн мөн гэхэд амархан санагдаж байгаа үстэй. Тийм ээ? Хинч биччихээр. А гэтэл тэрүүний цаана байгаа тэр яруусна. Тэр их орно гэсэн хүмүүсийн тэр сэтгэл тэр юм ингээд тусаад гараад ирж байгаа юм нэвтрээ. Тэгээ аяйтайгаа тэгээ дуучин дуулаад ирэхээр яв олон багшийн одоо шавнар л да. Яв олон багш бол өдөр Миндоё эдрийн Баатар эдрийн анхны цогт эдрийн анхны төврийг редакторлож гаргаж ирсэн. Тийм хүү юм. Тэгээ бид чинь нийл суугаал энэ шүлгийг уншин штэ бөөнөрөө хоороо уншдаг. Тэгээ дуулам хорвоо төрсөн мөн учиртай дуул суугаад ижигийн уулахыг үзэх гэж дуунд тийм чадал шингэж байдгийг мэдрээд дуу өрөөн зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би дуулам хорвоо төрсөн мөн учиртай. Тэгээ миний одоо энэ дууны уран бүтээлийн ерөөсөө одоо титэм үг нь энэ л байхгүй. Энэ үний төлөө багшийн юм бол гайхамшигтай. Одоо Маскап гэдэг манай энэ зохиогч эрхийн хамгаалах дууны уран бүтээлийн том байгууллага шүү дээ. Энэ нь бол ерөөсөө л энийг л ойлгодог шүү дээ. Ижихэн уулахыг үзэх гэж дээ дуу миний дууснууд ижим нь уураад. Тэрүүнээс илүү одоо гайхамшигтай ертөнцид нэвтэрч байгаа үнийн сэтгэлийг эзэмдэж байгаа юм гэж юу байх вэ тийм ээ? Тэ? Ийм л гайхамшигтай. Тэгээд дуу өрөөн зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би гэж байгаа шүү дээ. Гайхалтай шүү. Сэтгүүлч, яруу найрагч, шүүмжлэгч Хүрлбаатар гэж энэ хүн ер нь яагаад энэ бичлэгийн төрөл рүү анх хөл тавьбай хэн танд нөлөөлөв? Гэхдээ багасаа л сэтгүүлч боллоо гэсэн ийм л бодолтой байсан. Тэгээд би хөв зэ сайтай хүн юм да. Тэгээд ихтэй яг Монгол хэл уран зохиолын анги төгссөн багшийн дэс сургууль төгссөнийхөө дараа шинжлэх ухааны актын намайг эрдэмтний ажлаар татаж авсан. Тэнд байж хахад хотын намын хорооны хэвлэл Улаанбаатарын мэдээ сонин намайг шууд татаж аваад сэтгүүлж болгоцсон. Тэгэл яг тэр хооронд бол мэдээж эрдэмтний ажил байхдаа баахан янзын юм бичил байсан, хүмүүсийн анхаарал татаж л байсан хэрэг байхдаа тэгэл орцсон гэсэн үг. Үүндээ бол миний амьдралын одоо анх бодож байсан тэр зүйл л одоо хэрэгжсэн л гэсэн үг дээ. Би чинь юу илээ баг ангийн хүүхэд байхдаа пиано руу үнсэнд миний Ясва тос гэдэг мэдээ гарч ирсэн байгаа шүү дээ. Мэдээ юу? Мэдээ. Би одоо 4-5 дугаар ангид байхад л тийм. Мэдээ биччихсэн байна шүү дээ. Тий, тэгээ яг одоо манай багш нарын буян бүх хүүхдүүдийг цуглуулаад шүлэг бичүүлнэ. Миний шүлэг бас пиано руу үнсэндээ гарч байсан. Бүх хүүхдүүдээр одоо сургуулийн хэмжээд баахан яс цуглуулаад тэрийг чинь нэрэл нэг тос гаргаад энэ тийм үйл явдал болж байсан. Бүх хүүхдэл бичсэн байдгаа шүү дээ. Тэгээд ягаад чи миний мэдээ тэр багш таалагдаж тэгээд дуктуун хийгээд пиано руу үнсэнд явуулсан тэр нь гараад ирж тэгээд сумын дунд сургуулийн нус нь гойцсон жоохон хүүхэд пиано руу үнсэн дээр шүлэг нь гараад пиано руу үнсэн дээр мэдээ нь гарна гэдэг чинь одоо сэтгүүлч үстэй мундаг юм байна тийм ээ. Сэтгүүл зүйн бас томоохон төлөөлөгчийн хувьд өнөөдрийн сэтгүүл зүйн өнгө төрх таны бодлоор ямар харагдаж байна? Хөгжиж байна л, урагшилж байна л гэж. Мэдээ тэр бол нэлээд үн цэнтэй урагшилж байгаа. Өөрөө өөрийгөө зохицуулах, дотроо асуудлаа шийдэх бас нэг тийм механизм бий болсон. Энийг бол их том дэвшил. Энэ үеийн олон жил бас явж байсан л да, дийлдэг байсан. Одоо цаг нь ирсэн юм шиг. Энэ бол их том зүйл. Тэгээ Монголын сэтгүүл зүй ёс зүйтэй сэтгүүл зүй болчих юм бол тэгэл жинхэнэ утгалгаа орчих гэсэн үг л дээ. Нөгөө талаас одоо улс төрийн болон хүрээний болон одоо эрх ашигын том бүлэглүүдийн одоо гар хөл болдог амны алчуур болдог бас нэг ийм юм
дэндүү хавд гарсан байсан. Одоо бол татгалзаад ингээд явж штэ. 3 дахь онцлог бол ер нь манай хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр тусмаа одоо телевиз радиогийнхан бол зохиогчийн эрх оюуны өмч идэлэх чиглэлөө илүү төлхөө анхаардаг, юутайч гэсэн ярьдаг. Тэр үний төлөө эрмэлздэг болоод эхэлж штэ. Энэ бүхэн бол эргээд их сэтгүүл зүйг ариун байлгах, нэр хүндийг өсгөх энэ юм бол орно гэж найдаж харж байгаа штэ. Энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл тооны хувьд маш их өсөж байсан. Одоо бол ингээд багасаад үндсэндээ бол яг өөрийнхөө зам ёсны сэтгүүл зүй бий болоход бол хугацаа хэрэгтэй л байд юм байна. Энэ 20 хэдэн жилийн хугацаа бол одоо тэр үнэлэх хугацаа. 200-300 жилийн түүхтэй улсуудтай харьцуулахад 20 хэдэн жил гэдэг бол бага л хугацаа л. Гэхдээ бидний хувьд их урт байсан байхгүй юу? Сайхан байж та одоо ингэ чөлөөт хэвлэл гэдгийг бидний хувьд зүүдэл байлаа. Өнөөдөр бол одоо үнэхээр азтай хүүхдүүд л сэтгүүлчийг хийж байна гэдэг үгтэй. Эсвэл ер нь төв халах хил дээр ингээл ярих ёстой л гэдэг байгаа. Энэ яг ингэж ярих шаардлага бий болсноор бас нөгөө нутгийн аялал хил гэ тэ өвөрмөц төр хил маань устдах тал руу ороод байна уу да гэсэн юм харагдаад байгаа. Ер нь та хил бичгийн ухааны доктор хүний хувьд яг энэ хилний талаар бодлоо. Ерөөсөө утга зохиолын хэлний хэм хэмжээ гэж журмалсан тийм хэл зүй байх ёстой л доо. Өөрөөр одоо хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийн хэл болоодын утга зохиолын стандартын дагуу тийм алхах айлгуунд төшгөлсөн тийм хэл байх ёстой. Энэ бол зөвөө. Гэхдээ одоо тэр хэлний хөгжил гэдэг бол тэр олон нутгийн аялгауны одоо хөгжил гэсэн үг шүү дээ. Тэрийг хадгалах ёстой. Социализмын үед ялангуяа тэр бол их алдагдсан. Тэр нь бол тэр угшил нь одоо хүртэл яваад байна л да. Өвөр Монголын жишээн дээр ярих бол тэр жирмээрээ яриад тэр одоо харчнаараа яриад л яг тэрийг их барихыг оролдож байна шүү дээ. Маш гоё тийм. Манайд бол өсө бүгдээр халах болчихж байгаа үстэй тийм ээ. Тийм ч саяын чиний хэлдэг бол бас тэр болгон хүн анзаараад байхгүй байгаа, ярихгүй байгаа тийм том сэдв шүү. Тэр нутгийн аялгаугаа хадгалах. Энэ бол явж явж бичиг үсгийн соёлтой холбоотой юм аа. Саяхан би нэг эрдэмтдтэй яриа сууж байхдаа өвөр Монголын жишээг бид нар ярьж байлаа л да тийм. Гэтэл тэр одоо хүртэл хадгалагдаад байгаагийн нууц нь бол ерөөсөө одоо бидний уугарч Монгол хичээл байгаа байхгүй. Уугарч Монгол хичгээр бичсэн тэр үгийг өөрийн аялгаараа дуудаад уншаа явуулдаг. Гэтэл бол одоо хэрээл бичих тийм чадвар байхгүй юу? Тэгэхээр бид нар бол энэ хуучин Монгол бичгээ сэргээн гэж яриад байгаагийн нэг нуус нь бол яг энэ үедээ холбоотой. Өөрөөр хэлбэл бүх одоо төв аман аялгаугаас гадна одоо бүх аялгаугаа аваад үлдэх одоо тийм гол ноён нуруу нь бол одоо энэ бичиг үсгийн соёл буюу одоо өөрийн уугарч Монгол бичгээ сэргээх асуудалтай холбоотой байгаа байхгүй юу? Тэ. Одоо нэрээ уугарч Монгол бичиг гэснээс за би зүгээр төсөөлөл бодъё л да. Би гадаад хүн Монголд хүрээд ирлээ. Тэгээ би онгоцны буудлаас буугаад хотын төөрөө урлээ. Монгол улс гэсэн одоо илэрхийлсэн тэр яг үндэсний бичиг соёл бол байхгүй ш. Дандаа англи, кирилл тийм ээ гадаад бичиг байгаа ш. Яг уг нь бол Монгол улс манай үндэсний бичиг уугарч Монгол бичиг байгаа ш. Тэгэхээр яг ийм уугарч Монгол бичиг үндэснийхээ яг бичиг болгоод ингээд хэрэглүүл уг нь тий ядаж л хараад өө эн чинь Монгол улсын бичиг ийм байдгийм байж тээ гэсэн ойлголттой байв. Тэгээ энэ бичиг үсгэн хамгаална гэдэг бол өөрөө төрийн том бодлого байх ёстой л. За одоо хятадын жишээн дээр ингээл харж байхад бол ялангуяа энэ өвөр Монголдоор гэхэд бүр тогтцсон байгаа шүү дээ. Эхлээд уугарч монголоор байна. Дараад нь бол ханзаар байна. Тэгээ тэр үний бүр байршлан хэмжээг бүгдийг ингээ заасан байгаа байхгүй. Бүр хуулчлаа заасан. Тэр орон нутгийн засаг захиргааны нэг том ажлын нэг том бүрэлдэхүүн үсгэн тэр байдаг. Тэр стандартыг хангаж ийнэ үгүй юу? Ийм юм ямарх ягаа хийж болдгоо. Энэ зүгээр л нэг л ажил шүү дээ. Хоёрдугаарт нь бол хилийг хайрладаг тийм үзэл угаасаа төрд байж хэвээр байхгүй. Өмнө нь бол одоо нэр томьёоны улсын комисс гэж байсан. Нэг шинэ үг гараад ирэхээр тэрийг одоо тэр нэр томьёоны комиссийн гишүүд дандаа том хэлний эрдэмтэд байдаг байсан. Тэгээд одоо шинээр үг зохиох уу, тэрийг одоо нутгшуулж авч үлдэх үү ингээ шийдээ явуулдаг. Жишээл одоо тэр төгөлдөр уургээд Бадрагван өгсөн тэр нэр томьёо байна шүү дээ. Ямар гайхамшигтай хэлж гинүү тийм ээ. Гэтэл өвөр монголчууд жишээлбэл юу гэдгийг хөх хот гэдэг үг байлаа гэхэд
энийг тусад нь бичгүү одоо яг нэг үг болгоод залгуулаа бичгүү гэдэг асуудлаар л хуралдаа шийдчихэж байгаа байхгүй. Тэгэл одоо хөхтэйгээ ингээд хамт өччихъя гэл тий. Тэгэл тэрийг бүх газар ингээд журамлал хэвшүүлж тий. Тэгэхээр нэг үгийн төлөө хуралдаж болж байгаа байхгүй. Яг манайхтай гэж болдог. Тэгээ энэ үний хамгийн том одоо зүйлийн их үүр хүлээх ёстой зүйл бол сэтгүүлчтэй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол энэ монгол хэлний одоо дархлааг бариа сууж байгаа, судсын хадгаа сууж байгаа, судас барьж байгаа юм ч юм уу эсвэл одоо улаан шугамдар байлж байгаа байлагч нар нь сэтгүүлчд өөрсдөө байгаа байхгүй. Тийм учраас их хэлний мэдлэгийг бол сэтгүүлчд өөрсдөө их гайхалтай сайн эзэмших хэрэгтэй байна. Тэгжээж одоо бусдыг дагуулна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Яруу найрагч, сэтгүүлч, бичгийн хүний хувьд хамгийн сайхан нь юунд оршдог вэ? Ялангуяа Монголыг ухаарах, монгол хэл бичгийн хүний хувьд ингээ харахад бол тэр зүүр цэцэн үг, уртын дууны үг хоёрыг л их цадалмаар юм шиг байдаг. Тэр ялангуяа зүүр цэцэн үгэнд дотор бол Монголын бүх ухаан явж идэг. Том ёолоор хийдсэн, тэрийг задлаад харахад бол энэ юу байгаа бол гэмээр. Зүгээр одоо зүгээр яг л юм үзэж нүд тайлах гэж хэлж байгаа шүү дээ. Энд чи юм үзэж нүд тайлсан гэж шүү. Нүд тайлна гэсэн юу гэсэн үг вэ? Гайхалтай хэлж байгаа. Зүгээр ингээ харсан, үзсэн, нүдээрээ харсан гэсэн утгыг тэгж гүнзгийрүүл хэлж байгаа. Тий. Бүх ортонгоор дотоод сэтгэл, гадаад байдал бүгдийн нэвч шувт ойлгосон л гэсэн үг шүү дээ. Юм үзэж нүд тайлсан гэж тайлна гэж хэлж шүү дээ. Тэр нь монгол хэл нь өөрөө бол тийм нэгдүгээрт бол тийм уянгийн яруу найргийн хэл гэж би боддог шүү дээ. Монгол хэл тэй байгаа нь бол одоо монгол хэлтэй хүн болгонд яруу найрагч байх. Яагаад бол өөрөө тэр үг нь тийм тансаг гайхамшигтай байхгүй. Хоёрдугаарт нь монгол хэл бол ерөөсөө тийм гүн ухааны гайхалтай сайн нүд тайлах гэдэг нэг үе жишээ байна шүү дээ, тийм ээ. Тэрийг л тайл сурах хэрэгтэй тийм. 2000 он 2004 онд улсын хуралд бас нэр дэвшиж байсан тийм ээ. Тэгэхээр ер нь улс төрч хүний хувьд бол бас өнөөдрийн улс төрийн байдлыг та хэрхэн харж байгаа вэ? Жохон гонигтай л байдаг. Өнөөдрийн улс төрийн байдал 90-ад онд ударчлыг гарч ирэхэд бол бид нар ямар их баярлаж сэтгэл догдлолж тэр үний төлөө хүн болгол явж байсан шүү дээ. Түүнээс нь гарчлыг хэдхэн хүн хийцэн бас биш л дээ. Нийт ард түмэн дэмжиж хүн болгоны оролцоотой байж энэ хувьсгал огтны амар цус хөрвөлгүй ялсан байхгүй юу. Тэгэхээр бол хүн болгон л одоо тэр 90-ад онд байсан, эд ажиллаж байсан хүмүүсийн залуу зандан байсан хүмүүс бол бүгдээрээ л арчлыг хийсэн гэж хэлэх хэрэгтэй гэж би боддог. Тэр үед бол хамгийн анхны цуглаан юм дээр бол хамгийн том лооцсон бол хэвлэлийн эрхчлөөний төлөө гэсэн юм лооцсон байсан байхгүй. Энэ төлөө л явж ирсэн. Одоо тэр үеийн санд миний ингээд хэвлэлийн эрхчлөөний төлөө гэсэн лозунгийн наан диктатураараа зогссон зураг хүртэл байж идэг шүү дээ. Тэгээ эргээд ингээд харсан чинь одоогийн өндөрдөг харахад үнэхээр юм гайхалтай том өөрчлөлт хийсэн боловч яг бидний бодож ирсэн тэр юм эргэлзэх ийм байдал орж байгаа. Тэр үний гол юм нь бол би одоо энэ улс төрчдийн хүрээнд ялангуяа эрх барих дээд төвчний хүрээнд байгаа тэр нэг ашиг сонирхлолоор нэгдсэн ил бөгөөд далд байгаа тэр нэг ялангуяа гадны том одоо сүлжээний одоо барьцаа болцсон нэг ийм юм харагдаад ил харагдаад байгаа нь л их онцгой санагдав юм да. Нэг их орон гэдэг ийм сэтгэлгээ их бүдгэлсэн. Тэрүүний ерөөсөө нэг олон яриад авах шаардлага байхгүй. Өнөөгийн амьдралын байдал ийм л байгаа байхгүй. Би сая нэг таксинд явж ясан тэр таксины жолооч их сонин үг хэлсэн. Би асуусан байхгүй. Асуугаад явдаг хүмүүс л одоо амьдралыг мэдэн ш. Амьдрал ямар байна? Одоо энэ хямрал одоо мэдрэгдэж юу яаж гэнэ гэсэн. Тэр хүн ингэж хэлж яах юм аа. Хямрал бол одоо ядуучууд мэдрэгдэхгүй байна. Тэдэнд бол ялгаа байхгүй тийм өнөөдрийн тийм. Хэд одоо тасраа явуулсан баячууд мэдрэгдэхгүй байна. Дунд хүрээний хүмүүст бол дэндүү мэдрэгдэж чинь. Жишээлбэл би бол дунд давхархын хүмүүс. Нарчил зах зээлд ороход бол дунд давхархыг өргөжүүлнэ. Энийг л одоо мундаг болгоно л гэж одоо ингэ лооцсон болгож гарч ирсэн. Би шил машинтай хүн. Ядуу хүн биш. Дунд давхархын хүн. Энэ машин надлага явуулж. Машин таажраас би машинаараа амьдрах хэрэгтэй. Гэтэл бүх дарамт над дээр ч одоо суудаг хүний тооч одоо цөөрөнч гэдэг юм уу тийм ээ. Энэ бизнес бол үүнд хэрэг дээр мухардаж ийн гэж байгаа байхгүй.
Тэр хүн би үнэн хэлсэн гэж бодсон. Үнэхэрийн одоо хэд баян хэд ядуу улсуудын хямрал мэдрэгдэхгүй яг амьдралыг тээж явж байгаа нөгөө бодлого болгож дээдлж байгаа өргөжүүлээ гэж байгаа нөгөө дунд дагвархын нуруунд дараа тээж нэг явж байгаа тэдэр дээр нь бүх ачаал яваад ирэх чинь болохгүй шүү дээ. Урагшлахгүй байна гэсэн үг тийм ээ. Нөгөө бидний зорсон арчил мөн үү шүү. Тий. Ийм л явж тэгээ яг Монголын ард түмний заяа буюу их юмдаа энэ зөв голдролд ороод явах болов алгасан юм бодолтой байдаг шүү дээ. Найдвар байж таас нэг юм найдаад байна тийм ээ. Одоо алдар цуутай хүмүүсээрээ нутаг усныхан бас бахархдаг тийм ээ. Тэгэхээр та бас төрсөн нутаг усныхаа тухай дурсаач таны багнаас дундгой аймагт төгрөг суманд бол өнгөрсөн гэж сонсч байсан. Би Говьлтай аймгийн төгрөг суманд төрсөн юм гэнэ. Яг миний төрсөн газар бол шарга төгрөгөөрийн зааг буюу одоо шаргын говьд төрсөн хүн хэрэг дээр. Маш гайхалтай гоё нутаг. Монголын 33 говийн одоо манлай говийн нэг нь шаргын говь шүү дээ. Миний шарга намны хэлэнгэр явдаг шүү дээ. Тэгээд энд орж байгаа 3 говийн нэг л байж шүү дээ. Тэгэхээс би чинь нэг талаас говийн хүн, нөгөө талаас би одоо өөрийгөө бас уулын хүн гэж хэлдэг гэж боддог. Ягаад гэвэл яг тэр миний төрсэн газрыг тоороод дандаа уул бас хамгийн хойдолд одоо миний яг төрсэн газар харагддаг шүү дээ. Сутай хайрхан заствагд харагдан. Тэгээд энэ дээр би нуруу хараа заргын нуруу, хантай ширийн нуруу, буурлаа хайрхан, өвгөн хайрхан, цагаан хайрхан гэдэг яг тийм хайрхтуудын дунд хаяа ширсэн юм шиг тийм говийн дунд төрсэн юм байхгүй юу. Тэгээ би нутгаар үнэхээр бахархдаг да. Бидний үеийнхэн бол одоо хөдөө Монгол гэрт айлын хотон төрж байна шүү дээ. Өөрийнхөө төрсэн газар ч хөрвөө. Сайхан тийм ээ. Би бол биднээс хойш л тэгэл эмдэх төрөл явцсан байх тийм ээ. Тэгээд тэр багын амьдрал багнаас ямар гоё юм дээ тэгэл одоо яг эргээл нэг багнаас нь л очиж байгаа шүү дээ. Тэгээд энэ нас нь өдрөөсөн би нэг мунж гоё доо тэгээд ер нь хүний амьдрал гэдэг бол нутаг бас ижи автал шууд холбоотой доо тэгэл. Тий тэр үнийг бүтээгдэхүүн юм чинь тийм. За ингээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч оролцсонд танд маш их баярлалаа. Таны сайхан тэр үгээр одоо би өөрөө бас их хөглөгдлөө. За ингээд оюуны маш бүтээлээр ард түмнийхээ оюуны цангааг үргэлж тайлж байгаарэ. Бас олон 10 сайхан хөшөө олон сайхан дуу зохиож тий ард түмнийхээ хүртэл болгоорэ гэж хэлсэн. За тэр бас сайхан орших болдгоо. Танаа нэвтрүүлэгт би орсондоо их баяртай байна. Хүний сэтгэлийг нээх гэдэг бол их том зүйл шүү дээ. Сая би энэ явц тунд бол бас өөрийнхөө бодож санаж явдаг санаануудыг бас хэлхий оролдлоо. Тий. Сайхан байна тий. Баярлалаа.